За бүгдээрэнд өглөөний минь төргий сайхан амарцгаасан уу. За өнөөдөр болохоор шинэ он гараад бас хөөрхөн баггүй хугацаа өнгөрцөн байна. Тэгээд нэг газар очиж үзье гэж бодсон. Японд байдаг Монгол залуу байгаа. Гэхдээ тэр залуу их онцгой санагдсан. Ягаад вэ гэхээр барай заслалын чиглэлээр Японд газар нээгээд тэгээд уламжлалт барай засал эмч одоо тийм эмнэл зүүн одоо тэр жижиг газар нээгээд ажиллаж байгаа юм байлээ. За тэгээд Японд бас яг эмнэл зүүн салбарт одоо тийм газар нээгээд ажиллахад бол бас нэлийн төвөгтэй байсан байх. Угаасаа амар төвөгтэй л байдаг. Тэгээд адаглал сувлагч яг хүний хэмжээр одоо Японд хүмүүс сурахад хүртэл төлбөр өндөр тий. Тэгээд бас яг ажил дээр гарлаа. Ажил дээр одоо очиод орё гэхэд хүртэл нөгөө улсын ялгаа Япон хүн биш гэх мэтчлэн жижиг зүйлсүүд аягүй байдаг. Тэгээ тийм болохоор өнөөдөр яг тухайн залууг онцлоод очиж одоо яг ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар эмчилгээ хийдэг, тэгээд нарийн ширээ те байр шил одоо тухайн эмчилгээнүүдийнх нь үн хөлс гэх мэт бүх зүйлсүүдийг нь ерөнхийдөө судалж мэдээ гэж бодсон байгаа. За судалж мэдээч бахтай та бүхэнд үзүүлэе гэж бодож байгаа. Сонирхуулаад тэгээд бас Японд зөвхөн одоо юм Токио дотор одоо Токио бүс нутагт биш. Окинава ч гэдэм Хоккайдо ч гэдэм өөр бүр одоо алслагдсан хол бүс нутгуудад болохоор бас адилхан мэрэгжилтэй адилхан одоо уламжлалтаар ажиллаж байсан Монголдоо тиймэрхүү хүмүүс байхыг бол өгөөсөхгүй дээ. Тийм болохоор одоо аль хүчний салхийг хаглаад одоо явж байгаа залуу дээр очиж бүгдээрээ ярилцаад яг хуу хэлж өгөх байх гэж бодож байна. Тэгээд зөвлөхөө юу байх одоо зөвлөхөө юу гэж зөвлөх вэ те. Тэгээд адаглал визний асуудал нь ямар хөө байдгаас ахвал те. Тэгээд тэр болгоны бүгдийг нь асууж үзье гэж бодсон байгаа. За тэгээд өнөөдөр бүгдээрээ очиж сонирхцгаая. Ямар хөө газар байдгийг нь бүгдээр хамтдаа харцгаая. За түр баяртай. Явсаар агаад газараа тухайн имлэгөө хаягныхаа дагуу явсаар агаад ирлээ. Тэгээд ямар ч тач зөв хүрээд ирсэн юм шиг зөв хүрээд ирсэн юм шиг. За тэгээд бүгдээрээ орц сонирхцгоё. Алтан гар Рираку эйсто гэдэг. Япон харсан ч гэсэндээ ерөнхийдөө бол сонирхохоор л юм байна. За бүгдээрээ орцгоё. 105 номерын өрөө гэдгсэн. 105 номер нь энэ л юм байна гэж харлаа. Сайн байна уу? Яна бичлэгээд орчвол зүгээр. Зүгээр. Сайн түрүүн ярьсан. Бичлэгээ гэх юм байна. За, явсаар агаад хүрээд ирлээ. За, тэгээд бүгдээрээ юуны өмнө эмчтэйгээ танилцгаа. Би бас нэр мөрийн сайн мэдхгүй танилцааг хин гэдэг вэ? Лавгч болно гэдэг. Лавгч болон за намайг буюу гэж байгаа. Тэгээд зөвшөөрлөх орж ирээ шууд бичлэг хийчихэд өөрийн чинь талаар илүү бас юм яриа гэдгсэн чинь тэг гэдэг айгаа дуртай хүлээж авлаа. Баярлалаа. За баярлалаа. Тэгээд Японд ирээд ер нь хэр удаж байгаа вэ? За би 6 жил болж байна одоо. 6 жил. Энд чи имлэгийн салбар төгсчүүд энэ газраа нээсэн нь одоо яг ер нь яаж явж байгаад энэ ч ингээ хүрээд ирвэ? За би Монголд төгссөн. Монголд хамгаалал шинжилгээ ухааны их сургуулийг уламжлалт эмчээр төгсөөд тэгээд энд болохоор тэр нэг Монгол төгссөн юугаараа ер нь бол нээсэн байгаа. Тэгээ яг ер нь бол нэг болдсон байлээ. Тэгээд яг хөөцөлтөө эхлээд жоохон бас энэ нэг эмнэлгийн хэлбэж байгаа хэцүү шүү дээ тий. Тэгээ яг хөөцөлтсөн нэг шаргуу үздэг эцэлтэй. Японд анх ирэхдээ оюутнаар ирээд яаж явж байгаа тэр нь ийм ч болон болцсон юм чи яваад төрөд Японд дах ерөнхийдөө богино юугаа замлаа гэж тавчхан хэлээ. Тавчхан хэлэх бол би сонингоор ирсэн. Сангийн хөтөлбөрөөр. Тэгээд сангийн хөтөлбөрөөр ирээд нэг жил гарна юм уу да хийж байгаа. Тэгээд буцаад нэг хувийн зардлага ороод
Тэгээ нэг Симон сурч байсан. IT-ийн чиглэлээр. Вау Бас тийм үү. Яг адилхан юм байна. Тийм би бас яг сонирхоор ирээд IT-гаар сурч төгшөө. Гэтэ имч бол болоогүй. IT-гаар ажиллаж байгаа. Тий, тэгээд IT-гаар явахгүй юугаараа одоо нэг сонирхсан дуртай энэ мэрлэрээ явж даад. Тэгээ одоо энэ үйл ажиллагаа тавьж байна. Зөв. Тэгвэл сонирхолтой юм байна. Одоо жишээ нь одоо энэ тийм оюутан байх хугацаанд би бас ажиллаж байхад нөө Монголд эмчийн салбарт одоо Монголд ажиллаж байгаад ирсэн, эмчээр төгссөн, сувилагч, тэгээд одоо асаргаа гэл их хүний хэмжээр хүртэл ажиллаж байсан хүмүүс яг энд ирэхээр нөгөө нэг одоо кайго буюу асрагч дээр очиж ажиллаад. Тэгээд яг эмч болох гэхээр Японы нийгэм нөгөө хүлээж авдаггүй. Одоо жишээ нь иргэншлийн аваагүй бол одоо болохгүй ч юм уу. Нэг бол заавал Японы нөгөө эмчийн сургуулийг төгсөх хэрэгтэй. Тэгээд эмчийн сургуулийн төлбөр нь бүр асар өндөр. Тэгээд тэрийг нь Монгол баг оюутнууд дийлэнхэн дийлдэггүй. Орсон ч гэсэн дундаасаа ерөнхийдөө болчоод байдаг. Тэгээд харин би гайхсан байхгүй. Яаж явж байгаад эмчийн юу нээц юм болоо. Тэгээд адилхан бас эмчээр сурж байгаа хүмүүс бас нэлээд байдаг болохоор тэр хүмүүст бас нэлээд зөвлөгөө өгвөл их баярлах байна гэж одоо тийрсэн. Тэгээд яг ингээд одоо юу гэдэг чинь визний зөвшөөрлж гэдэг юм ийм газар үйл ажиллагаа эрхлэх одоо зөвшөөрлийг болохоор яг яаж явж байгаад ямар юугаар За энэ зөвшөөрлийг болохоор ерөнхийдөө бол компани байгуулах хэрэгтэй байдаг. Тэгээд анхандаа их судалсан л та юм янз яах вэ гэдэг. Тэгээ минийх чинь болохоор чиглэл рүү уламжлалт болоо явчихсан тийм. Тэгэхээр өөр Японч одоо уламжлалт бас нэг тийм хайр болсон Монголын юм тийм. Ягаагүй тэгээд хөдөлж ягаа Японд бол байдаг юм лээ. Сикоцын ч юм уу нэг тиймэрхүү зүүмүүд тавьдаг газар яг. Тэгээд яг уу Монгол одоо би нэг уламжлалтын угаа Японд дэлгэрүүлээ тийм. Ер нь хүмүүст яг гэдэг үднээс судлаад тэгээд анх яг та компаниар ер нь бол юу яасан үйл ажиллагаа эхэлсэн. Тэгээд компани эхлээд тэгээд ийм уламжлалт юу гэдэг нэг тэр нэг компанийнхаа чиглэл байдаг л та. Тэр чиглэл дээр болохоор энэ уламжлалтын юу тусгаж өгөөд одоо барайцлалтэй барай хийх гэж байгаа юм үйлдэл гэж өгөөд тэгэнгүүт нь тэр нь болохоор за одоо та барай хийхин тулд танд ийм нэг зөвшөөрөл хэрэгтэй тий. Одоо та Монголд төгссөн бол Монгол юугаараа хэрэгтэй гэдэг. Тэгэхээр би нэг Монголд их сургууль төгссөн. Тэгээд өмнө нь лиценз авсан байсан юм чинь. Тэгээд лицензтэй юм байдаг гэдгсэн чинь за тэгвэл яг судалж үзье гэ. Тэгээд ер нь бол болд юм байлээ. За тэгвэл монголчуудаа одоо Японд байгаа залуучуудаа яг хуу сонирхолтой санагдлаа. Тэгээд ер нь компанигээд яг Японч нөгөө нэг юу гэдэг чинь гадаад хүмүүсийн бидний хувьд болохоор шин зүйлийг эхлүүлэх одоо Монголын уламжлалт гэхэр чинь бол айгүй сонирхолтой. Япон хүмүүс за яг Япон хүмүүс бүр ирээд учир зүггүй ирээд юу гэдг юм аа гэхэд монголчуудад амар хэрэгтэй болох гэж би яг харсан л та. Одоо жишээ нь монголч нөгөө нэг дадлагчагч ч юм уу гэл ажил хийгээд нөгөө ажлын визээр ирсэн хүмүүс амар их байдаг. Тэгээд нөгөө хилгүй асуудал гардаг. Тэгээд хилгүй эмнэлэг ороод очиод үзүүлэх гэхээр яг юу нөхдөд байгаа яагаад байгаагаа тэр нөгөө эмчт нь ойлгуулж чадахгүй ч хэлний асуудал дээр жоохон гацдаг. Тэгээд орчуулагч аваад очиё гэхээр бас төдийлөн мөнгөний асуудал ч юм уу тэгээд хол одоо чинь хөдөө орон нутагт байдаг хүмүүс ч юм уу гэхээр бас чаддгүй. Тэгээд тэгэхээр монгол хүн дээрээ ирээд Монгол ингээд одоо юу гэдэг чинь тийм Монгол хүнд монголоор ойлголцоод хийжээ жоох ингээд ахаа гэтэл уул нь бас нэлээд ашигтай хэрэгтэй байна гэж бодсон. Тэгээд одоо болохоор энэ ч нөгөө Канто одоо бүс нутагт байгаа хүмүүс бол хурж ирэх ерөөхдөө боломжтой гэх юм уу те. Хол байгаа хүмүүст болохоор бодсон нь болохоор юу гэдэг чинь нөгөө Хоккайдо, Окинава ч юм уу тиймэрхүү бүсэд бас нэгэн монгол хүн гарч ирээд ийм газар нээчвэл монголчуудаа бас те тэгээд имжлээд явбал хүний газар те ихтэй болоо гэж бодсон байгаа. Зөв. Тэгвэл яг ямархуу имчилгээнүүд хийж байгаа тэр талаас жоохон ярьж би одоо өнөөдөр яг юу хийлэх гээд ер нь бас сайн харж чадаагүй тэгээд хөнгөөр за ямар ч юм азар байгаа очиод нэг хальт сонирхъя гэж бодсон. Тэгээ манайх болохоор нэг суд санжлагаан дээр ер нь үнэлдэг. Суд санжлагаа хийж байгаа. Тэгээ таны одоо ямар эргэтэн одоо тий би ямар байна тэрийг үзэж хагаад тэгээд имчилгээ гэдэг болохоор манайх барай засал тэгээд зөв төв тэгээд бомб саралцсан буюу бомб тийм имчилгээ хийдэг байгаа. Тэгээд яг өдрөөс өдөр харж хагаад шивүүр заслыг бас хийдэг. За тэгээд ер нь бол уламжлалт эмгүү тийм арга имчилгээ бол ер нь хийдэг байна. Энд тэгээд юу монголчууд ерөнхийдөө дийлэн хүлчлүүлэгчнүүд Япон хүмүүс ерөнхийдөө ирдэг. Хүмүүс бол ер нь Япон, Монгол аль хэдийн юм ирдэгтэй. Ер нь энэ авь Япончууд юм уу тий эндээс Япончууд аюул сонирхож ирдэг. Монгол
юу барай ямар байдیں۔ Тэ Монгол юу гэдэг сонирхсан хүмүүс аягүй их ирдэг. Зөв. Тэгвэл яг нь бас би бас яг ингээд дэлгэц нарийн сахарж байгаа бас үйлхээс боо тий. Тэгээ тэрнээс өмнө яг асуухад одоо цаашдаа Японд яг энэ чиглэлээр байх өргөжөөд бүр ингээд томроод явах бах доороо магадгүй хүмүүс авдаг ч юм тий явах бах. Тэгээд цаашдаа нь төлөвлөгөө юу ямар хөө байгаа вэ? Тэрнээс ч жоохон танилцуулж яриач. Одоо манайх болохоор одоо энэ Канагава кин байгаа шүү дээ. Тэгээд цаашдаа бол юу нь бол өргөжих тийм бодолтой байгаа тий. Энэ одоо нэг хурц тохгоогоо монголчуудаа салбаа нээдэг ч юм уу тий. Тэгээд олон нөгөө доороо туслах юм уу шавнар юм уу тэдрийг сургаж бэлтгэж гаргаад тэгээд улам үжинд хэлж одоо энэ Монгол барай засал тий Монгол юуг л улам дэлгэрүүлэх юм хүсэл бодолтой байгаа да. Дараадаг хэлэх бол зөв. Ажилтны амжилт хүсье магадгүй 2-3 жилийн дараа ч юм уу ингээд бүр лаг болцсон хойно энэ бичлэгийг үзээд яг дурсамжтай өнгөрөх байх. Тийм. За тэгвэл үзэгчтэй ямар ч тач би энэ би бас нөгөө нэг сунг одоо нэг машин их барьдаг. Тэгээд нөгөө компьютер дээр их суудаг. Тэгээд ажил дээр яг ингээд ажлын талбар дээр очихлаар бас ингээд зогсоо. Ерөнхийдөө бас тийм учир зүггүй нөгөө оюутан байх үеиг шиг амар хөдөлгөөнтэй байхаа болцсон. Тэгээд жоохон ингээд нуруу хөшөх ч юм уу. Японы нийгэм чинь яг ингээд метро, машин, ажил гэл ингээд тасралтгүй авч гарч жоохон ингээд би нэлээд хөвшин нэг ягаад ч өглөө босгож хүртэл ингээд амар ядраал те. Тэгээд тийм байгаа болохоор яг ирсэн байгаа. Тэгээд яг ярилцж агаад тэгээд юу хэлэхээр шийдчихээ. Тэгээд та бүхэнтэйгээ эргээд уулзцгаая. Хотод заяа. Хотод нэг хийж яд. Пиццаны хийгээ дүүрдэг юм бас. Пиццаны хийхтэй юм аягүй. Дээрээс нь хийхтэй садна амаа амиг цангаж уруулах гэдэг. Тэр нөө дотор алгамдас юм байна. Энэ хотоодонд жоохон анхаарах хэрэгтэй. Дараад нь бөөрөнд бас жоохон анхаарах хэрэгтэй. Болж өгөх төлхөө баруун талын бөөрт нь жоохон өгөхөд нэлийн чилээд идэв юм. Зүүн тал руугаа ч бас ингээд хаяад яадаг ч юм. Баруун голцоо одоо яг бөөрт нь болохоор баруун талын бөөрт юм байна. Янз бүрийн тийм хүнд юм өргөж янз бүрийн ажилласан болохоор дөрвөлж байгаа авчихсан болохоор бөөрч өгдөг байгаа. Тэгээд дараад нь болохоор тархиндаа зүүн талдаа юу лээ баруун талаасаа жоохон юм зогчлээсэн юм. Тэгээд тэр нь болохоор нэг удцсан тарих байгаа байхгүй. Тэгээд хаяа өвдөн чинь нэг удцсан тарих чинь тэгж хаяа өвддөг байхгүй. Тэгж одоо чи сайхан бариулаад буцаагаад хэмд нь орчих юм бол тэр юу чинь гай болчихно. Тарих хөдлөн гэдэг чинь болохоор нэгэсэндээ энэ одоо тархины хамгаалах тийм шингэн байдаг байхгүй. Тэр нь болохоор одоо харахгүй нэг тал руугаа бөгөөд ч юм уу нөгөө тал руугаа ордог ч юм уу тийм. Зүгээр нэг тайлбарлах ингээд тайлбарлах юм тийм эсэх байхгүй. Тэгэхээр нөгөө тараагаа тий. Одоо тэгээд тэр юу чинь болохоор энэ тархины юм цогцолтын юу чинь өөр болчихдог байхгүй. Тэгээд ангалч нэг толгож өгдөг байхгүй. Голцоо. Тэгээд ядаг яг ямар үед толгож өгдгийг анзаарах юм бол ядархаар тий. Яг наач ядарсан үед их нойр дутууч юм. Тий. Тэгэхээр тэр чинь нөгөө тархи хөдөлсөн тархич яг юм тэгж өгдөг. Тэгээд маш сайхан өнөөдөр ягаад бүтэн биеийн бариад байгаа бие сайхан сулбалчих. Чангал амар их байна. Нурууны чангал, хүзүү энэ аюу их. Хүзүү юм чилж өчтгөө юм. Тийм ус байнгын гүлэж байгаа тийм. Тэгээд тэрээ сайхан яачих. Копига нэг хуугаад байвал зүрхчин жоох үеж жоо дискэт гэж магадгүй шүү. Харин кофе ухаар гайгүй. Energy drink одоо Red Bull, Monster сүүл гарсан тэдрийг ухаар нэг бүтнийг л уучих юм бол гээл бүр тэршнтэй амьсгаа бүр нэг юм дотроос савлаа тий. Кофе ухаар тэхгүй тэгтээ нойрсэр гэдэг чинь ялгаа нэг тийм тэгтэл их хуучаад байд юм ялтчих. Болж өгөл доороос юм битээ даа. Энэ Японд ч болохоор доороос явуулахаар зиндүү байдаг учраас маш их хурдан даарч. Учраас өөр юм юунд хаалтаа л эсвэл тэгж талдаа. Тэгэхээр болж өгөл доороос юм дулаах юм зүгээр. Монгол хүн бол тийм. Япон хүн болохоор өөртөө нэг энэ орчиндөө дасцсан зохицол байдаг учраас дасцсан зохицох чадвар нь өөр учраас бие онцлог. Харин тийм. Багаасаа хөлн гарч явчихдаг. Хөл нөцгөө. Тий. За гүр барилах. Тэгээд
За ямар ч тач эмчилгээ бариад засал маань дууслаа. Тэгээд айгүй их зөвлөгөө авлаа. Баярлалаа. Тэгээд надад одоо хийсэн яг одоо нөгөө эмчилгээ бариад одоо бом тэдрийг нэг хөнгөн тайлбарлаад өгч би бас яг зарим нь бол бүр тогтоож амжаагүй л явж байна. Саний тэр зис бомб гэдэг ер нь бол юм шилэн л байгаа гэдэг чинь хуунцраар сорулж моруулдаг. Тэгээд зис гэдэг тэгэхээр миний хувьд бас анх удаа сонсож байгаа байхгүй. Тэгээд тэр мөрн сая яадаг гэх тэрийг нэг тайлт яриад өгч. Зис бомб болохоор нөгөө ер нь бол хорыг гадагшлуулдаг. Тэр маш сайн. Тэгээд хорыг гадагшлуулах тэр нөгөө шар ус муу тэр юм татчих нөгөө нэг татахтай юм хамгийн сайн байдаг байхгүй. Тэгээд ер нь бол нөгөө хэсэг газрын булчин суллах, шар усыг хөөх тэр үндэ сайн байдаг. Тэгээд энэ галт бомб бол ер нь сайн л дээ. Хамгийн сайн үр дүн их сайтай засал байгаа. Тэгээ одоо ер нь бол энэ галт бомбын одоо сарвал засал гэж ярьдаг л та. Энэ л одоо ер нь Европт маш их дэлгэрээд байгаа. Ер нь бол сүүлийн үед спорт тамирчд юм уу эсвэл одоо ер нь тэгээ дээрэс нь нөгөө энэ корона гэдэг өвчнээ энэ маш их бомб их тавьж байгаа. Энэ бомб тавьснаар болохоор энэ уушгины энэ цэр хоглох, энэ уушгины дахлаа сайжруулах маш их олон холбогдолтой даваа. Баярлалаа. Яг юм гоё халуун төөнүүд аягүй гоё ягаад. Тэгээд орж ирсэн цагаас хойш бас би амар бодоодсэн. Ингээ асууя гээл. Зурагнууд амар сонирхолтой санагдаад. Бараг сумочд бараг бүгд ирж ийсэн юм уу? Эсвэл байнга ирдэм болов гэж бараг бодогдож байна л та. Тэгээд эдгээр нь яг байнга ирдэг үү? Ер нь яа гэм тэр нь бүч одоо хасах бол дагчтай тий. Тий аварга тий. Аваргаас аварга тий аазгийн аварга яг үзэн байгаа. Тэгээд энэ болохоор ер нь бол бариулдаг байна. Гэтэ эдгээр чинь нэг бас башаа өөр газар болдог учраас ер нь бол тийм яг имчилгээ хийх нь бол тийм тогтмолч ерөнхийдөө бол байнга байдаг. Зөв. Тий, ер нь бол одоо эдгээр манай бариулдаг сумаастай дандаа дээд цолтой сайн явж байгаа. Залуучууд байгаа. Тий. Угаасаа Монголд гэхдээ сумач ихэнхдээ одоо канто төв дотор байгаа болохоор энд ганц байгаа нь өөрөө болч яг нөгөө нэг тий яг гол цэг дээр байгаа болохоор тий байнга ирд юм байна. Ойлголоо. Тий яг зөв. Ер нь бол дандаа л энэ Японд нөгөө түрүүний яриадсэн нөгөө толгой тарих хөдөлт гэсэн ойлголт байдаг. Тий. Тэгээд ер нь дандаа нөгөө тарих хөдөлсөн тохиолдолд уцтай холбогдоод тэгээд толгой барайл. Тэгээд ер нь тарих хөдлөх гэдгсэс нэрээ одоо ингээд нөгөө Японд чинь гэр бүл айгүй их байдаг. Тэгээд нэг хүүхдүүдтэй хүмүүс одоо жишээ нь ингээл хүүхдийн нөгөө тарих хөдөлчлөө яах вэ? Барьдаг хүн байна уу гээл тэнгүүт ингээл Japan зармаар ингээл энд тэр амар их зар явж байдаг шүү дээ. Тэгэл тэнгүүт хүүхдийн толгой бариад цэслаас ахуулаад ер нь яаддаг вэ? Хийхгүй. Тэг хийн. Манайч одоо бас хүүхдээр ер нь бас одоо дагнадаг бас ер нь. Би ч одоо нөгөө хүүхдийн толгой барьдаг. Тэгээд манайч одоо 3 сартаагаас ахгуулаад тий 6 7 ер нь 10 хэдэн настай хүүхдийн айгүй хэрдэг. Ер нь хүүхдийн толгой бол барьдаг. Тэгээ энэ болохоор тийм одоо хүүхдийн тарих хөдөлт гэсэн ойлголт ер нь байдаг юм билээ. Яа би тэр гайхаад тийм яа тийм бол хэдэггүй нэг тийм ойлголт байдаг юм. Би бас сайн мэдэхгүй л байна. Ер нь айгүй хэрдэг. Тэгээд одоо нэг ханаа тийм үү эсвэл бөөлжөөд байна. Тэгэл хоолндоо муу байна гээл яадаг. Тэгээд имлгээр нь яваал ийм өгөө намдахгүй онгот нь хурж ирээл тэгээд нэг юм уу 2 удаа бариулаад зүгээр болчлаа гэсэн эцэг эхчүүд хүүхдэд аягүй их байдаг. Харин тий яг ингээд толгой хөдөлцөн яатсан гэдэг ер нь тэрийг имлэгтчихэд ингээд унтсан толгоогоо бэрцсэн гэхээр шал ингээд өөр тэгвэл ингээд гэмтэл рүү явчих ингээд тэгээ нэг бол ингээд халуураа гүүлгээд нэг яхахлаар гидсний юм эсвэл толгойн юм өвчин хамдах өгөөддөг. Ерөөсөө яа би бас тэрийг ерөөсөө гайхаад байна. Тий ер нь бол энэ нэг технологи хөгжсөн орн ч юм уу шууд нэг толгой хөдөлсөн юм зөгцсөн мөцөн гэл зураг авахгүй гэдэг юм билээ л дээ янз юм. Ер нь бол тийм зураг авах болох ер нь бол жоохон дэмий хэлдэг яг тэр нэг туяа маяг мөттэй учраас тий хүүхд тэгэхээр яг зүгээр л уламжлалт арга болохоор шууд ирээл цуудас барайл хөдөлж үгүй юу дөргөлтэй байна уу яасан байна гэдэг нь ер нь эртхэн бариулсан хамаагүй дээр хүүхдийн аюул сайн болцдог байхгүй. Тэгээд хүүхдийн тарих хөдлөх нөгөө нэг биш янз хүүхд толгон дээр өөр байдаг байхгүй. Зарим нь болохоор гүйлгдэг, зарим нь болохоор бөөлждөг, зарим нь болохоор юу ч илэрхгүй байдаг юм уу тий. Тэгэхээр ер нь бол юу ч илэрхгүй юм уу байхад гэж удаан ер нь ямжлахгүй аюултай ер нь. Ер нь бол жоохон юм цогцсон ч юм уу, юмас унтсан ч юм уу бол тэр дор нэгж үзүүлээл яасан байна гэдэг нь арга хэмжээ авах хамгийн зүйтэй. Зөв. За тэгвэл Японд дах эцэг эхчүүд хүүхдүүдэд агууллаа та бүхэн
одоо ирж бариулж байгаараа. Гэхдээ заавал нөгөө юу гэдэг чинь нөгөө өмнө нь одоо жишээ нь унаад тархин хөдөлцөөгөө л шууд хараад мэдэхгүй шүү дээ. Эцэг нар за жоохон унжлаа гайг байгаа за гайг үстэйгэл өнгөрдөг. Тэгээд тэнгуут одоо юу гэдэг чинь хэдэн сарын дараа ч юм уу одоо тэр нь буглана гэж ярих юм одоо юу мэрэгжлийн үг хэлэх нь мэдэхгүй л байна л та. Тэгээд тийм тохиолдол ч гэсэндээ ирээд бариулж ерөнхийдөө болно үстэй тий. Тий, ер нь болно. Тэгэхээр ерөнхийдөө хүүхдүүд чинь одоо ялангуяа Японч нэг эмчилгээнүүд айгүй надад нэг тийм хэцүү санагдаад байдаг. Хүүхдийн хувьд болохоор айгүй эмнүүд нь хүртэл нэг амар сул байгаад байдаг шүү дээ. Антибиотик Монголд болохоор антибиотик гэдэг гэлтэнгүүт эмээр бөмбөгдсөн амар хүчтэй. Энд болохоор амар сул юм өгөхлөөр нэг хүүхдүүд нь ингээд хүүхдийг бүр зовоогоо ичдэг. Ингээл одоо юу гэдэг чинь халуун буухгүй ч юм уу өвдөлт нь ингээл улам ингээл удаашраа. Тэгээ Монголд ингээд дас зүүхт нь болохоор бүр ингээд хүндрээд байгаа юм шиг санагдаад байдаг. Тэгээ тийм болохоор толгоогоо бариулах ч юм уу тиймэрхүү зүйл одоо ядаж нэг туршаад энд ирээд үзвэл зүгээр юм болоо гэж би бодож जैन зөвлөж байна. Ер нь бол тэгээд яг нь мэрэгжлийн юу байхаар одоо баг энэ мэрэгжлэр 10 гаруй жил баг ажиллаж байгаа юм. Хүүхдмөхтэй. Тэгээ одоо болохоор хүүхдийг ингээд ер нь харахаар зарим л анд шиг болчтой. Нүд нь жоохон жижиг том болдог ч юм уу. Ер нь бол жоохон анд шиг. Тэгээ нэг хөдөлгөөнүүд аашраад ер нь хүүхд нэг л тийм аюу өөр болчтой. Тэгээд хурж ирээ бариулсан хүүхд бол тэр дор аюу хөөрхөн болов. Айгу point ажиллаад. За ямар ч тач өнөөдөр ингээд хурж ирээд ингээд шууд очлоо. Хамаа нөгөө бизнесийнх нь баг нууцыг яриулсан штэ. Орж ирэнгүүтээ за баг яаж виз авч ирсэн бэ? Тэр гэж үгээд тэгээд санаад ануу гэд ерөнхийдөө бүх зүйл ингээд нээлттэй ярьж ингэж зөвлөж өгсөнд баярлалаа. Тэгээд өрсөлдөгч гараад ирчихгүй байлгүй дээ гэж бодож байна. За тэгээд ямар ч цааш-цаашдынх нь ажилт нь улам тэгээ өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээ монголчууд бас улам ирж одоо толгоо бие хаагаа бариулж бас нэг хүч тэнхээгээ сэргээж те авч байгаараа гэж бодож байна. Хүний нутагтайгаа манайхан чинь тэгээд баг өдөр шөнөгөө хоол, идэх хоол ундаа баг сойгоол амир битүү ажилдаг. Тэгээд ялангуяа оюутнаар ирсэн хүмүүс залуу юм чинь те гайгүй байлгүйтэй гэдэг. Гэхдээ яг үүндээ залуу байх үедээ нөгөө нэг хийсэн одоо алдаа нэг хөгшрүүд гарч ирдэг гэж би боддог хгүй. Тэгээ тийм болохоор та бүхэн ч гэсэндээ залуу юм чинь гэж өөртөө бодлохгүй яг залуу байгаа дээрээ бие сайн туртаж авчих юм бол хөгшөрсөө өөрөөрөө зовоохгүй шүү дээ. Тийм имлэг домлогоо хаалга татахгүй учраас тэгээ боломжтой байгаа яг энэ Монгол хүн дээрээ яг иймэрхүү газар ирээд бас нэг нэгнээ дэмжээд те ахин хиндэ ашигтай. Тэгээд ирж үйлчлүүлж яхахыг та бүхэндээсээ хүсэж байна. За тэгээд цааш тахын ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Ингээд манайхыг зорж ирж ирсэнд маш сэтгэл өндөр байна. Баярлалаа. Тий. Нэр үний хувьд би нэр одоо юу яах штэ. Тэгэхээр үний хувьд нэр ямар байдаг вэ? Ерөнхийдөө бол үний хувьд болохоор бүтэн биеийн барай бол 8000 yen гэдэг. Тэгээд толгой хүзүү гэх юм бол 4000. Тэгээд нуруу болохоор 5000. Ер нь янз л байдаг да. Тэгээ манайх одоо юу ашиглаа тий. Манай нөгөө барайны онцлог хэлчих. Манайх болохоор нөгөө барай болохоор нэг уламжлалт имчилгээний барай гэж явдаг байхгүй юу. Тэгээд энэ бүх барай дандаа цэг болон совгийн дагуу юу явагддаг. Сая бол өөрөө бас мэдсэн баг тий. Тий. Тэгэхээр тэр нь болохоор сувг болон нөгөө цэгийн дагуу барьдаг барай бол маш их нөгөө хүн тухайн үндэ айгүй үрдэн өгөх магадлал сайн байдаг. Ер нь тий яг цэг мэгэндээ байдаг болохоор тий. Тэр үрээ. Тэгээд Арлын Японд ажиллаж байгаа монголчууд сурж байгаа бүх монголчуудаа ирж үйлчлүүлээрэй тий. Эрүүл мэнд эрхэм баян шүү. Тэ эрүүл бусдыг бүгдийг хийж болно тий. Тийм учраас та бүх эрүүл мэндээ бодоод эрүүл мэнд эрхэм баян гэдэг үгнээс манад ирж үйлчлүүлээрэй. Баярлалаа. Өөрчн маш их баярлалаа. За тэгээд манай эмчээ маань хэлсэн үгээр өнөөдрийнхөө бичлэгээ өндөрлөө гэж бодож байна. За тэгээд эрүүл мэнд эрхэм баян. За ажилтны амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. За дуусаад гараад ирсэн. Хайрж байна. Тэгээ сая эмч маань болохоор нуранаас салхи авбаа гэд өнөөдөртөө сайхан амраад аваарай гэсэн. Дээрээс амар нойр хөвчсөн сая. Хурдгаа харж унахыг хүсэж байна. Тэгээд
Одоо залуу маань болохоор айгүй нээлттэй, айгүй хөөрхөн, тэгээд эхнэр 2 хүүхдийн аав, айгүй тийм даруухан юм залуу байлаа. Тэгээд ирсэндээ бол харамсахгүй байна. Тэгээд та бүхэн ч гэсэндээ ирж одоо адилхан Нутаг нэгт одоо залуугаа дэмжиж үйлчлүүлэхийг та бүхнээс одоо уриалж байна. Тэгээд дээрэс нь Монголд хил мэлний асуудалтай хүмүүс байсан ч гэсэндээ визний асуудалтай ч юм уу те хүмүүс байсан ч гэсэндээ ямар ч одоо санаа зовох зүйлгүйгээр ирэх бүрэн боломжтой болохоор та бүхэнд бас ядаж санаа зовох юу гэдэг чинь те Япон эмнэлэг дээр очиод ингээл яах бол ийх бол Японд юу гэж хэлдэг бол гэсэн тийм зовнил байхгүйгээр ирээд үйлчлүүлэхэд бас арай илүү дөхөн байх юм болов уу гэж бас бодлоо. За тэгээд ямар ч тач миний хувьд өнөөдөр ингээд дууслаа. Нойр урж байгаа учраас зүгээр хараад холдох унтахыг хүсэж байна. За тэгээд дараагийнхаа бичлэгээр бас нэгэн өөр одоо Японд ямар нэгэн үйл ажиллагаа эхэлж байгаа бизнес юм те нэгэн өөр хүмүүсийг бас онцолж та бүхэнд бас танилцуулах болно. Юу хийдэг яадаг гэх те. Тийм болохоор дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Миний бичлэг таалагдсан бол та subscribe дарахаа мартуузай. За тэр чинь намайг дэмжиж байгаа мартаа мөлтөл болох болно. За тэгэхээр түр баяртай сайхан амсгаарай.